За сайн байцгаана уу одоо байна. За энэ бичлэгээрээ би гарчиг дээр бичсэний дагуу өөрийнхөө турж байгаа түүхээсээ таадтай хуваалцах гэж байна. За бичлэгээ эхлэхээс өмнө та хэдийн нэг юм сануулъя. Би ямар нэгэн фитнес тренер, зөвлөгөө өгдөг, хоол зүйч, тийм мэрэгжлийн хүн биш. Зүгээр л яаж турсан, яаж турж байгаа тэр процессоо та хэдтэй хуваалцах байгаа. Тийм болохоор таад маань авахыг аваад санаа аваад хэрэгжүүлээд тэгээд цаашаа нэмж судлах юм байвал өөртөө судлаасаа гэд өөрийнхөө бяцхан туршлага хуваалцах гэж байна. 12 сарын 31-нд миний жин 78 орны ардлын тоог санахгүй байна. Ямарсан 78 орны 3 эсвэл 5 мав гэд харилцаагаар авцсан. Тэгээд 78 орны хиттэй байсан байхгүй юу? Энэ бол миний 1 сарын 5-нд авсан зураг. Ингэж харагдаж байна. Тэгээд өнөөдөр 3 сарын 15. Тэгэхээр би нэг 60 хоногт юм уу? 2 сарын хугацаанд бараг л 14 кг турсан байна. Яг нөгөө турхаар шийдсэн үеийн маань жим бол 78 орны хиттэй байсан. Яг өнөө өглөө миний үдсэн жим бол 64.4-тэй байсан. Тэгэхээр маргааш нэг 100 г хасагдчих байх гэж үзвэл би нийтдээ 2 сарын хугацаанд 14 кг турсан байна. Энэ бичлэгэн дээр та хэд маань ингээрээ тэгээрээ гэж зөвлөхөөс илүүтэй яг л өөрийнхөө турсан түүхээ чин үнээр нь хуваалцах байгаа. Зүгээр л өөрийнхөө турж байгаа түүхээ хуваалцах байгаа шүү. За тэрнээс биш би нэг зөвлөгөө өгөөл тэгж хүнд зааварчлаад ах мэргэжлийн хүн биш. Надад турхад нөлөөлсөн хэд хэдэн чухал зүйл байна. За хамгийн ихний зүйл нь бол сэтгэл зүйн бэлэн байдал. Би яг турхтаа бэлэн үгсэн нөө сэтгэл зүйн бэлэн байдал хамгийн чухал. Миний бол яг турыг гэж яг хатуу шийдсэн тэр үеийн бодол юу байсан бэ гэхээр нэлээд бүдүүн болсон бүр түүхэнд дээд жинтэй хүрсэн. Бүр чихэлтэй бүр амар байсан заяа. Энэ бичлэг зургийг хийж захтаа за би одоо л турах хэрэгтэй юм. Би одоо юу вэ гэд бүр өөртөө амар гутарсан. Яг л би одоо юу болоод байна гэж яг тархин дотор бүр амар том тийм готрол орж ирээд тэгээд турхаар шийдсэн. Би ингээ ийшээ хараад байгаа нь өөрийнхөө ярих юмаа ингээ бичсэн байхгүй юу? Би тэг яг камер асаад ингээд ярихад зовх юм бол хольцолоод наан цаана оруулаад ярьж байгаа гэж бодоод бицээ юм харж ярьж байгаа шүү за. Үнэн сэтгэлээсээ бүр өөртөө гутарсан тэр үед яг энэ өдөр. Тэгэл яг үнэн сэтгэлээсээ ингээл өөртөө сэтгэл хангалуун биш ингэж гутарсан үедээ хүн яг хүн чигчтэй би өөрөө яг тууштай эхлэлээ тавьж чадсан гэж бодож байна. Турах явцад тэгвэл хамгийн чухал юм гэвэл дунд нь мэдээж шантарна. Тэгэнгүүт тэр үедээ би яах гэж эхлүүлсэн бэ гэж бодсон бодол нь аягүй чухал байдаг шүү дээ. Ямарваа нэг юмыг эхлүүлэхэд те. Тэгэхээр та хэд маань яг өөрийгөө яах гэж турах гэдэг юм. Ямар зорилгоор турах гэдэг юм. Турвал би яг яах вүлээ? Одоо яг юм бүдүүн байгаад байвал яах вүлээ гэдгээ зорилгоо сайн тодорхойлвол цаашдаа одоо шантрахгүйгээр үргэлжлүүлээд тууштай байж чаднаа гэдэгтээ итгээрэй. Тэгээ би бол хүмүүс шиг эрүүл мэндэ бодоод эхэлсэн гэж тийм худлаа ярихгүй. Би яг үнэндээ өөртөө сэтгэл хангалуун баймаар байна. Гоё хүссэн хувцас өмсмөр байна. Өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлмээр байгаа. Тийм л хэдэн зорилгоор турж эхэлсэн. Би ч өмнө нь ямар байлаа да одоо юу болчиход байгаа юм бэ гэд өөртөө яг тийм бодол орж ирээд тэр бодол миний тархинд бүр үлдсэн. Тэг ингээд дунд нь шантрах гад эхлэн гот яг тэрийгэ боддог. Би яаж гутарч илаа өөртөө би ямар харагдаж илаа буцаад тийм болохгүй тулд цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй гэд. Тэгэхээр турхаж байгаа шалтгаан зорилго нь хамгийн чухал. Дараа нь гэх юм бол хоолтон дээр анхаарсан. Турах үйл явцад бол хоол бол тэргүүн дээд асуудал юм билээ. Би өмнө нь бол зүгээр л нэг амар чанга хатуу дэглэм барайл нэг эсэн шид фейсбүүкээр явдаг хүмүүсийн сургуульд өндөр байдаг шүү дээ. Тэгээ тийм эсвэл YouTube, Instagram-аар явдаг хэд 7 хоногийн challenge diet, ямар нэг юмны diet гэл өндөөний diet ч гэдэг юм уу. Ямар нэгэн тийм түргэн хугацаанд түргэн жин хасах тийм юмнууд байдаг шүү дээ. Тийм юмыг зөндөө оролдож үзчихсэн.
тэгж зөндөө оролдохдоо за 1 хоногт бол 1 кг масчдаг байсан заяа. Тэгтээ за нэг 10 хоногт 10 кг маслаа гэхэд яг миний одоогийн байгаа үр дүн шиг ингэж гоё шуугтаад үр дүн гарахгүй. Тэгсэн ирнэ ингэж жин буураад идэг. Тэгэл нөгөө нэг дэглэмээ бүр арай ч үгж барьж байгаа штий. Тэгээд ямар ч зориггүй барьцсан. Тэгэл тэр дэглэм дуусангууд үргэлж насаараа миний амьдралын хэв маяг яг тэр дэглэм шиг өдөр болгон хоолж чадахгүй. Заал тэр дэглэм сургалт энэ төр дуусаад маргааш нас нь өөрөө иддэг юмнуудыг идэл бүр ингээд бүр нөгөөдөл өгүүлсэн бүр санцсан тэгэл олон их идэл тэгээд бүр нөгөө нэг 10 хоногт тассан 10 кг-аа нэг 5 хоногт ч юм уу ингээд буцаад нэмчихдэг. Угаасаа дийлэнх хүмүүс ингэдэг байх гэж бодож байна. Энэ үнэн шүү. 12 сарын 31-нд тэр зургийг авсны дараа би гурил, будаа, сахартай бүх зүйлсээ хасцсан. Угаасаа нөгөө нэг гутраад шидсэн чи бүгдийг хасцсан. Одоо зарим хүмүүс чи багаар ингээд хасаад явдаг штеп. Би бол бүгдийг шууд хасцсан. Юусоо талах гурилдээгүй, юусоо нэмэлт цаагаар орсон юм юу ч дээгүй, цагаан будаа юусоо идээгүй. За энэ гураас бус хоол хүнсэн дээр өөрийгөө нэг зовоогоол ор тас хориод авахгүйгээр багаар ингэж бие тасгаж эхэлсэн. Тэгэл яаж амталмаар байна. Одоо дахин зээж байх гэж дангаар нь чигнэл давс маус хийхгүй тэгэлээд штий. Амар муухай амттай тэр чинь хүн яаж идэх юм бэ те. Насаараа тийм хоол идэж амьдрч чадахгүй штий. Амтлагч энэ төр дээр бүр хүснээр хийж идчихсэн. Бие тасгах үйл явцсан дээр болохоор өглөөдөө банантай овёс сүүд нэг овёс каш гэх юм уу. Тиймэрхүү юм болгоод иддэг байсан байхгүй юу ингээд. Тэгээд явцдаа овёс ч өөрөө нүүрс ус штэ. Өглөөдөө би ингээд нүүрс устай юм идчихээр өдөр нь амархан өлсөд байгаагаа мэдрээ. Тэгээд нэг хүнээс өглөөдөө уурлаг хоол хүнсээ төлөх үед ч юм уу өсөг мэдрэмж нь бага байдаг гэд. Тэгээд ер нь өглөөдөө өндөгтэй ингээд ногоо иддэг болсон. Тэгээд тэхэндээ бол ингээд шараад иддэг байсан. Тэгтээ та хэд маань өндөг өнтрээ ямар нэгэн хоолыг шарахтаа тос их битгий гэрээ заяа. Хасгаад их юм бол нөө калори гинт огцом өсчдөг. За тэгээ нөө шүршдэг юм бид нь штэ. Тэрүүгээр тосоо шүршээд ивэл калори нь хамаагүй багасдаг заяа. Тэгээд бүр тийм шүршдэг юм байхгүй бол зүгээр ингээд тусаагаад бараг тосгүй шаардсан зүгээр. Тос ч өөрөө шарагдаад ирэхээр амар калори нэмд юм билээ. Тэгээд ингээд бараг тосгүй ингээд нэг омлет тэрхүү юм шараад ингээд өндгөө шараад иддэг байсан. Тэгээд сүүлдээ шарсан өндөгнөөсөө татгалзаад өглөөдөө юм чансан өндөг тэгээд өгөрцөг бамдэртэй ингээд идчихдэг болцсон. Тэгээд өглөөдөө хаяа бүр кофе уумар санагдах юм бол хар кофе уулганд би нэг хар кофений сайн ууж чаддгүй байхгүй юу. Тэгээд зүгээр кофе уужсанаас гэдэг энэ фитни гэдэг юм зүгээр юм мартад манай гэрээ гадаа юм мартад байж харан галбиржуулах кофе гэхээр нь зүгээр кофе уужсанаас гэж бодоод энийг кофе уумар санагдсан үедээ ууж байгаа. Нэг рекламад зөвлөд байгаа биш шүү. Зүгээр л би яг өөрийнхөө л бодит үдэнгийн ярьж байгаа. Өдөр нь болохоор нэг иймэрхүү дахианы цээж махаа ногоотой хуураад эсвэл овонд болгоол би ямар амтлагч хэрэглэдэг байсан бэ гэхээр энэ маги гээд орс амтлагч идэв шүү дээ. Энэний дахианы амтлагчуд аягүй гоё. Тэгээ энийгээр ингээ амтлаад тэгээд овонд шарах эсвэл тоогон дээр шууд шаргаад ногоотойгоо иддэг. Оройтой болохоор байцаатай дүв бүтээ, ухрын махтай тэгэл тухайн өдрөө гэрт юм ямар ногоо байна тэрүүгээр хийгээл ер нь байцаа голлоод байцаатай дүв бүтээ ухрын махтай шүл хийж иддэг байсан. Эндээ бол хүснээрээ иддэг байсан. Тэгээд сүулдэ нэг бараг орхоо болчтой юм билээ. За тэгээд ингэж явсаар хагаад 1 сарын 15-нд би чингээ үтсэн чинь 74 болцсон байсан. Яагаад ч юм 4 кг хассан байсан заяа. Ямар ч юм гурил будаа сахар хассан байсан болохоор тэгээд жохон хоолтонд өөрчлөлт орсон болохоор яагаад ч юм гээд 4 кг турсан байх гэж боддог. Ерөнхийдөө саяны өдөр оройн 3 хоол бол яг л хിവэрэл байгаа. Зүгээр л өнгө үзэмжийг өөрчлөөл жоохон чансан өндөр яг бүр их маягаас нь үүдэх юм бол нухалж агаад ингээ хуурах шиг хутгаж агаад ингэж идэх ч юм уу. Эсвэл тунаатай жоохон холж агаад ингээ гоёмт оруулаад иддэг ч юм уу. Ямар ч гэсэн жоохон үүдээд ирэхээр бүтцийг өөрчлөөд иддэг гэсэн. Тэрнээс иш орц найрлаганд нь өөрчлөлт ороогүй. Жоохон бүтэц
текстурын жоох өөрчлөлт тэгэхээр ингээд сэтгэл санаанд нэг өөр юм мэдчих юм шиг мэдрэмж төрдөг байхгүй юу. Одоо л иймэрхүү хоолж чинь лүдөө нэг иймэрхүү өртөө нэг иймэрхүү оройдоо нэг иймэрхүү хоолнд идэж байгаа. Би чинь шоколаданд сүйтэй шоколаданд амар дуртай хүн байхгүй юу. Тэгээд шоколад энэ төр ер нь амттан энэ төр идмээр санагтаараа би ийм энийг иддэг гэсэн. Энэ бүр айгу эхэндээ бүр юу гачж амттай юм бэ гэж бодчихсан байхгүй. Тэгсэн чинь сүүлдээ амтанд нь тасаад бүр амар гоё болсон. Тэгээд амттай юм идмээр санагтаараа энийг иддэг. Одоо протеин буюу нэг уураг агуулсан байдаг учраас айгу дэжгүй. Тэгээд эхэндээ бол би хоолоо яг ингээл дүүрэн 5 дүүрэн ч юм уу тэр хооллууд иддэг гэсэн шүү дээ. Одоо бол би яг 150-аас нэг 200 г орчим яг хэмжиж байгаа идэж байгаа. Тэрнээс их хэтрүүлэхгүй. Яг 200 г-аас хэтрүүлчих юм бол ингээл цээжин дээр гарч ирэлж эхэлдэг болсон. Тэгэхээр ходоо тагшсан баг. Тэгэнгүүт cheat day гэж байгаа шүү дээ. Нэг хооллож байгаа хоолтой хуурах өдөр байгаа шүү дээ. За cheat day гэдэг бол ер нь маш чухал юм байлээ. Би нэг одоо ер нь cheat day яах юм бэ? Жин гацч мацаллаа авах нэмэр гэж боддог гэсэн баггүй. Тэгээд юм уншаад судлаад байх тусам cheat day энэ өөрөө би нэг сардаа нэг cheat day бодож байгаа чадахгүйсэн. Тэгээд нэг 10 хоногтой нэг ч юм уу 7 хоногтой нэг ч юм уу cheat day-рээ нэг хүссэн юм идэдсэн. Cheat day би болохоор яадаг вэ гэхээр одоо нэг эрүүл хооллоод явж байгаа энэ би маань ингээд тэр эрүүл хоолндоо тасч тийм ээ л да. Тасаад ингээд бодсон солилцсон жоо удаашраад эхэлчихдэг гинэ. Тэгээд нөгөө зарим хүмүүс чинь гацаал ингээд хөдлөхгүй байна гэх тэгээд идэв штэ. Тэр чинь бас тэрнтэй холбоотой байж магадгүй. Тэгэхээр тэр ингэж бодсон солилцсон сармагчаад жин гацаад ингээд биеийн тасцсан тэр үедээ cheat day оруулж ирээд хүссэн юм нэг өдөр идчих юм бол нөө би чинь гин сандраад үгүй энэ ч юу болоод байна гэл бидний би ажиллаж эхэлт юм байл та бодсон солилцсон төрөсөд тэгсэн чинь яг cheat day хийчээ cheat day оруулан 500 g-аас 1 кг нэмждэг байсан маргааш нь тэгэнгүүт угаасаа өтгөн шингэнээрээ гаргачих штэ тэрийг нэг амар сүртэй нэмэхгүй заяа ганцхан хоног тэгж идлээгээд тэгээд бодсон солилцоо маань төрөсөд тэгээ нөгөөдөр нь жингээ үзэнгүүт золтой 1 кг хасагдчихдаг. Өдөрт чинь 200-аас 400 г баг хасагддаг байхгүй юу миний чинь. Тэгэнгүүт чидийн дараа нь болохоор огцом айгу тачуу буураад эхэлдэг. Тэгэхээр бодсон солилцоог төрөсөддөг гэдэг нь үнэн болж таарж байгаа миний биен дээр. Тэгээд та хэд маань чид дээр болж өгвөл 6-аас өмнө идвэл зүгээр би бол тэгсэн заяа. 6-аас өмнө идээд тэгээд яг гадуур хоолж байхдаа бид нэг хятад хоолнд орохдоо за ядаж калорийг харчтаагээ баг калоритой хоол аваад тэрнээсээ амар ингэж цэрдэж цадтлаа идэггүйгээр нэг жоохон тодорхой хэмжээнд тааруулаад идэл. Тэгээ ер нь чид дээр яг ингэж хахад цадтлаа идэггүйгээр тааруулж идэл усаа сайн угаал. Тэгэд яваад хаад ер нь алтай ч шүү. За тэгээ хоолтон дээр нэг ярих юм гэх юм бол 16-8 гэсэн би мацгийг нэг 10 хоног барьсан. 16-8 мацгийг одоо завсарлагтай мацг гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд завсарлагтай мацг чинь бүр өөрөө цаашаа бүр маш гүн гүнзгий ойлголт байт юм бэлээ. Та бүр судлаад үзвэл зөндөө Италийн нэг эрдэмтэн билүү ямар хүн блээ те тэр хүн бүр энэний талаар ингэж ном гаргасан, завсарлагтай мацгийн талаар ном гаргасан ингээ хүмүүст ингэж ойлгуулахын тулд ингээд байнгын подкаст лекц уншаад явдаг хүн байт юм бэлээ. Та мацаг гэж таах юм бол угаасаа интернет дээр байгаа, чат GPT дээр байгаа, Facebook дээр бичиж таах юм бол хүртэл монголоор байж байгаа заяа. Тэгэхээр та маань би энэ бичлэг дээр 16-8 энэ завсарлагтай мацгийн талаар яриул бүр энэ бичлэг дуусахгүй заяа. Бүтэн нэг сэдв болно. Тэгэхээр та маань энэ завсарлагтай мацгийн талаар өөртөө бие дагаа судлаад үзээрэй. Тэгээ би нэг 10 хоног бариад аюу дэжгүй байсан. Амьдралын хэмнэл аюу дэжгүй болсон заяа. Би яг 12-оос 8 хүртэл одоо өдрийн 12-оос 8 хүртэл хооллно. Тэгээд бусад 16 цагт нь мацагтай гэсэн тийм цагаар барьсан байхгүй юу? Энд харуулчих. Тэгээд ингэж барьсан чинь өглөө эхний хэд хоног бол өглөөд жоохон өлсөжсэн. Тэгээд өглөө өлсгөрөө
кофе юм уу цай тэгэл усаа уугаал байж хат гайгүй. Тэгээд энэ өлсөж байхаар өөр юм хийжээгээд яг энэ мацгаа тайлах тэр цаг хүртлээ би дасгалаа хийдэг байсан. Тэгээд ингэж явсаар хагаад бүр сурцсан заяа. Тэгээ бүр 8 хүртэл идэхгүй шүү дээ. 12 нэг хоолой чи 3 цагт идчихэл 6 цагт идчихэл тэгэл дуусчих жаа. Тэгээ минийх чи бараг тэгвэл 16-8 биш тэрнээс ч их цаг мацгалсан байж магадгүй. Тэгээд би яг өглөөний цайгаа алгасч тэгж мацглаад байсан. Сайн судлаагүйгээсээ болоод яг энэ л цагт л барих хэрэгтэй байна гэж ойлгоцсон. Өглөөний цай алгасах маягаар ингэж мацглаад байгаа шүү дээ. Гинтингээр эрүүл мэндэд зүрх нөлөөтэй болов уу гэж бодоод тэгээд 10 хоног гарan барьж байгаа. Тэгээд болцсон байхгүй юу? Буцаад нөгөө хуучин хэрэндээ хоолч гисэн. Тэгэхээр таад мацгаа барихтаа заавал над чиг 12 хүртэл гүрийгээд тах шаардлагагүй. Гэхдээ өглөө биш дээ. Хүний би өглөө босонгуудаа юм идэж болдгоо юм билээ. Яагаад тэгэхээр хүний би унтаад сэрээд тухайн өдөртөө бэлдээд бидний бие организм тухайн өдөртөө бэлдээд ингээд ямар нэг эд эсүүд ингээ ажиллаад бэлтгэжээд юм л та. Өмнөх эдсэн нөгөө хоол молоо гадагшлуулах гад өчигдрийн юмнуудаа гадагшлуулах гад ингээд бүх бие ингээ бэлдээд байж хатна. Бид нар дээрээс нь нэмээд юм идэх нэг шаардлага байдаг юм байна. Тэгэхээр нэг өглөөний цайг сэрснийхаа дараа нэг дор хаж цагийн дараа идвэл зүгээр гэж зөвлөлт юм билээ. Тэгээд өглөөний цайгаа ууснасаа хойш 8 цаг гэж тооцоод таад маань мацгаа бариад бусад 16 цагт нь мацглаад ингээд байж болохоор санагдсан. Тэгээд заавал 16-8 биш өөр цагийн төрөлтэй энэ цагаа 16 цаг мацаглахыгаа дахиад ингээд уртасгаад 18 ч юм уу ингээд болт юм бэлээ. Заавал 16-аар бас эхлэхгүй 14-өр ч бас эхэлж болт юм бэлээ шүү. Тэгэхээр та хэд маань судалж агаад мацгийг бас барьж үзээрэй. Завсарлагатай мацаг бол яг турж байгаа хүнд бол хамгийн үр дүнтэй арга гэж хэлээ. Тэгээ би одоо өчигдрөөс эхлээд мацгаа буцаад барьж эхэлсэн. Тэгээд ер нь мацаг барих бол хүний биед маш их эрг нөлөөтэй байт юм бэлээ. Та хэд маань цаг гаргаад заавал судлаад үзээрэй. Тэгээ дараагийн нэг юм гэх юм бол 80-20 гэсэн дүрэн байдэ билээ хоолтон дээр. Энэ яадаг вэ гэхээр би ч нэг тас орд тас нөө сахараа хорьсон шүү дээ. Тэгхгүйгээр өдрийн хоолоо 100% гэж үзэх юм бол 80% нь яг эрүүл хоолоо идээд 20% нь тэгж идмээр байгаа юм а иддэг. Амттан шидтэй иддэг тийм дүрэн хоолтын бас тийм дүрэн байт юм билээ. За дараагийн нэг чухал юм дасгал хөдөлгөөн. Эхэндээ би нэг сарын 15 хүртэл штэ. Дан хоолн дээр анхаарч агаад аанаас ч үлээдээ дасгалгүй хоолгүй дасгал гэж юусоо байхгүй шүү гэж сонссон байхгүй юу. Тэгээ бүр яг үнэн юм байлээ. 1000 эрүүл хооллол үр дүндээ хүрэхэд удаан. 1000 ингээл дасгал хийгээд байлаа гэхэд эрүүл хооллохгүй бол бас тэр дасгал их үр дүнгүй болчдөг. Байдаг. Тэгэхээр хооронд нь заавал ингэж хоршуулж явах хэрэгтэй юм билээ. Тэгвэл маш гоё үр дүнд хүрнэ. Тэгээ энэ үг бүр тархин дон гэж үлдсэн зэ. Тэгээд би өдөр болгон кардио хийж эхэлсэн. YouTube-ээс харж байгаа. Энэ кардиог хийж байгаа. Эхэндээ амар хэцүү санагдан заяа. Тэгээ сүүлдээ бүр энэ дасгалаа амар сайн хийж чаддаг болно. Борог ингээл бараг амсгаахгүй хийждэг болчихсон заяа. Тэгээд энийг бараг 20 хоног ч сар төгөлж хийсэн болов. Тэгээд сар гарan хийсэн байж магадгүй заяа. Тэгээд энэ дасгалыг бүр тасал болоод жин маань жоохон ингээд удаашраад тэгээд энэ дасгалтаа нэг ингэж амар дасгал хийсэн тийм мэдрэмж авах болоод бүр ингээд тасцсан. Тэгээд энэ дасгалаа заад солих хэрэгтэй мэн гэж бодоод би энэ дасгалаар сольсон. Энэ нэрээ нөгөө амралтгүй шууд ингээд 30 минут тасралтгүй идэх дасгалахгүй кардио. Тэгээ энийг хийсэн чинь бүр амар хөлрөн одоо та энийг хартаа. Ингэж хөлсөө гартлаа би дасгал хийдэг заяа. Энэ нэмэгтэй дасгалууд төрөл нь айгүй гоё. YouTube-ээс ингээ иймэрхүү дасгалуудыг бол ээлжлэл хийгээд идэг болсон. Заавал өдөр болгон ийм дасгал гэхгүйгээр өнөөдөр ийм кардио сумбал маргааш арай өөр пилатес йога хийж гэдэг юм уу. Би ингээд өнөөдөр жоохон ирчгүчгүй тийм кардио хийх ирчүүч байхгүй би жоохон арай тайван йога пилатес хийгээд иймэрхүү биеэ чагнаал өөртөө аль тухтаа гараад дасгалаа хийж байгаа.
Би ч 2 хүүтэй штэ. Тэгээд баг маань 1 настай, том маань 6 настай. Тэгээд хүүхдүүдийн хажууд дасгал хийн гэдэг шал худлаа гэж боддог байсан байхгүй би өөрөө. Тэгээд өөрөө жоохон ихэндээ оролдож үзэнгүүт манай баг ингээд намайг дасгал хийхээр уйлаад ингээд бойл гээд ингээд бүр ингээд ээрж морал боо юм болдог гэсэн байхгүй. Тэгээ би за дүүг харуулж байгаа юм нэг үгээл хагаслангүйгээл тэр дасгалаа хийж байгаа хоорондоо хүүхэлдээ үзүүлээд ингээд суулгачдаг байсан. Тэгээл дасгалаа хийгээлсэн чинь манай баг бүр мэддэг болсон заяа. Сүүлдээ ингээд хамт хийдэг болсон. Дасгал намайг ингээд YouTube дээр дасгалаа тавингуут л ингээд хажуу зөрж ирээл нөгөө дасгалын гуцаад дэлгэнгүүт ч амар баярлж баярлал гэдэг болсон. Тэгэхээр бид нар жоохон төвчээр шаардлагатай. Яг турж байгаа ээжүүдэд бага насны хүүхдтэй ээжүүдэд бол бид нар жаахан төвчээр шаардлагатай юм билээ. Тэгээд хүүхд нь сурчна. Тэгэхээр хүүхдтэй юм чинь би гэртээ суудаг юм чинь би гарч жим орж чадахгүй, фитнестэй орж чадахгүй юм чинь дасгал хийж чадахгүй байх гэдэг бол зүгээр л бидний тархинд байгаа шал хэрэггүй шалтгаан байсан юм билээ шүү. Би багыгаа цэцэрлэгт явахаар фитнест явъя гэж бодож байгаа. Тэр болтлоо гэртээ сайхан дасгалаа хийгээл болж л байгаа юм чи. Тэгэл гэртээ дасгалаа хийе гэж бодож байгаа. Тэгээ би ихэндээ кардио хийгээдсэн шүү дээ. Тэгсэн чинь би үнэхээр сайн хөлөрч турсан заяа. Тэгтээ булчингийн мас алдсан. Яа тэгэхээр миний бүхс бүр гав гавтаа алдсан заяа. Амар хавтаа болоо тэгээ бүр юу их өдөр ирэх тусан хавтаа болоод ээжүүд бараг мэдчихэж байгаа хэ заяа. Төрсний дараа бидний бүхс хаашаа ч малгуулчихдээ шүү дээ. Булчингийн бүх мас хайж оддог байх гэж боддог заяа би. Ингээл хөх бүхс бүгдэн дээр нь тэгэл ер нь ингээл гар хөл булчингууд ингээл нэлийн сулраал ингээл ийм сул мах болчихдээ шүү дээ. Үс төрсний дараа 2 төрсний дараа би бүр амар тэгж мэдэрсэн булчингийн мас алдж байгаагаа. За тэгэнгүүт таргалаад нөгөө нэг булчингийн мас ч өөхөр бүрхэгдээд өөх болчихсон. Тэгээд өөх болцсон тэрийга ингээд шатаангууд автаарчж байгаа байхгүй юу. Тэгэхээр би дан кардио хийх биш булчингаа хөгжүүлэх ёстой байна гэдгийг бараг өчигдөр уржигдэрхэн ойлгосон заяа. Ингээд гинэ кардио хийхээр яг тухайн хийж байгаа л үедээ бүр маш сайн калори шатаадаг гинэ. Одоо ингээ булчингаа нэмэх юм хүчний хүнд жинтэй юм хүчний дасгал хийхээр булчингууд маань ийм бичил гэмтэл аваад гэмтсэн гэмтэл нь ингэж нөхөгдөхтөө эргээд томорч ингэж идэгдэм байл л та. Тэгэхээр бид нар булчингаа хөгжүүлж дасгал хийх хэрэгтэй юм байлээ. Хүчний дасгал хийнэ гэсэн үг. Тэгээ хүчний дасгал хийхээр яа гэм бэ гэхээр кардио бол яг тухайн үедээ одоо калори шатаадаг гэсэн шүү дээ. Тэгэхээр хүчний дасгал хийхээр дасгалаа дууссан байсан ч гэсэн нөгөө калори шатаасаа л байдаг гэсэн. Нөгөө гимтсэн булчин чинь нөхөн сэргийх гээд ингээд нөгөө хажуу авиргын өөхөө шатаагаал тэгээ өөрийнхөө булчин ингээд томруулаад нөхөн сэргдэг гэж би хар ухаанаар ойлгосон заяа. Тэгдэг гэсэн. Тэгэхээр би одооноос нэг гантел захиалсан байгаа. Тэгээд гантелла ирэхээр одоо бол надад 1.5 тай л жижиг гантел руу юм байгаа байхгүй. Тэрүүгээрээ яг хийгээд байгаа. Нөгөө цагсан гантел ирэхээр яг л жинхэнэ хүчний дасгалуудаа сайн хий гэж бодож байгаа. Тэгэхээр би ойрын үед яг тэрийг сонссноос хойш нэг кардио хийхгүй дандаа өг зүгний дасгал, хөвлийн дасгал, одоо нэг нуруу тэгээ юм гарны дасгал гээд илчлээд хийгээд байгаа. Тэгээд энэ хүчний дасгал хийхдээ өнжөөд хийх нь илүү үр дүнтэй гэсэн. Яа тэгэхээр өдөр болгон тэр хүчний дасгалаа ингээд нүдэд тахаар одоо тэр булчин маань гимтсэн байгаа штэ. Гимтлээ ингээд эдгийх гээд нөгөөдг нь томроод эдгийх гээд ингээд байж хат нь дахиад ингээд дасгал хийгээ гимтэгээд тах юм бол нөгөө нэг эдгээгээд ингээд булчин томрох үйл явц нь жоохон удаашртай юм байна л та. Тэгэхээр ер нь бол за өдгөний дасгал өнөөдөр хийсэн байлаа гэхэд маргааш нь дахиад хүчтэй тийм өдгөний дасгал хийхгүйгээр нөгөөдөр нь өнжөөд нөгөөдөр нь өдгөний дасгал хийгээд эндээ хөвлийг хийгээд ч юм уу эндээ гараа хийгээд ч юм уу ингээд илчлээд хийдэм билээ. Тэгжээж үр дүн нь хамаагүй их байдаг. Тэгээд дараагийн чухал юм гэвэл нойр бол амар чухал юм билээ. Би нэг солонгос ютуберыг үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь
Хүмүүс бид нар удажхтаа ч гэсэн калори шатааж байдаг учраас нойр хамгийн чухал гэсэн. Тэгээд би яг энийг сонсчод туршиж үзсэн байхгүй юу? Одоо орой унтахтаа би жингээ үзсэн чинь 65. Тэгээ өглөө босонгууд 64.4 болцсон байгаа байхгүй юу? Ер нь өмнөх жингүүдээ ч гэсэн тэгээд туршсан. Тэгээд яг шөнө унтахтаа нойр сайн авбал калори шатаагаал бийж идэм байх юм гэж ойлгоод тэгээд нойрыг бол доотлон 8-аас дээш цаг унтах хэрэгтэй юм байлээ. Би бол их 8 цаг л сайн унтаж чадахгүй байсан. Өглөө 2 үгээр унтуулчаал тэгэл скин кер мэрэ хийгээл өөртөө цаг зарцуулж ингээл бид нар чинь скролдол суучдээ штэ тэгж хөвтөж мөвтэй тэгсээр итэл шүн 12-1 болчихдээ штэ. Тэгэл өглөө хүүгээ хөргөж өгнгээл 7 цаг зэрэл тэгэхээр нэг 6-аас 7 цаг л унтаад байгаа хгүй. Тэгээд аль болох их унтахыг хичээж байгаа. Тэгэхээр та хэд маань бас нойрондоо сайн анхаараарай. За ингээ хамгийн үндсэн чухал юмнуудаа бол ярьчлаа. Нэмж хачралж ярих юмнууд бас байгаа заяа. Би нэмэлтээр юу ууж байгаа вэ гэхээр витаминуудаа бол алгасахгүй ууж байгаа. Би ч одоо нэг настай хүүхэдтэй. Тэгээд сүү татрахын үед бол жоохон татарсан. Тэгтээ бол залглаад уугаад байгаа. Усаа сайн уугаад ер нь дэжүү шимтгэлтэй хоол идчихэн л гэж үзэж байгаа болохоор сүү бол амар татраад байхгүй болоогүй. Хөхүүл бол хэвээрэл байгаа. Хүүхэд маань залглаад уугаалгаа. Эмэгтэйчүүдийн мультивитамин таслахгүй ууж байгаа. Тэгээд Д витамин ууж байгаа. Омега 3 ууж байгаа. Витаминуудаа бол ингээд таслахгүй ууж байгаа. Майлангийн үрийн фермент гэдэг энийг ууж байгаа. Энэ яадаг вэ гэхээр өдөр хамгийн хүнд хоол идснийхээ араас уучаар хүнд хоолыг ингэж цээж хасч гашуу харгуул ингэ сонь болоод идэв штэ. Тэр үед энийг уухад бол хамгийн үр дүнтэй байдаг. Одоо хэрэггүй зүйлээ ингээд задлж хурдан задлаад ингээд гадагшлуулах үйлчлэгээтэй байхгүй юу? Тэгээд энэ айгу зүгээр. Энийг бол өдөр болгоо уудаг. За тэгээд гурд нь болохоор эслэг ууж байгаа. За энэ эслэг болохоор бүр үнэхээр үр дүнтэй заяа. Би яг эрүүл хоолж эхлээл хэндээ бол зүгээр өтгөн бол нэг асуудалтай байгаагүй. Тэгээд сүүлдээ 2 хоногтоо нэг 3 хоногтоо нэг гаргадаг болоод давтамж нь холтцсон байхгүй юу гаргаж байгаа. Тэгээд өнжөд нэг ууж байгаа байхгүй юу? Турж байгаа болохоор өнжөд нэг ууж байгаа. Яг энгийн хүмүүс бол нэг өтгөн хатаад байгаа жоохон асуудалтай байгаа үеүдтэй уучихад зүгээр гэртэл байж хад заавал хэрэгтэй юм гэж би бодсон. Тэгээ оройн уугаад унтахгүйд өглөө нь бүр сайхан гарчдаг. Тэгээ би нэг бол өнжөөд ууж байгаа. Хамгийн анх уухтаа би нэг 3 өдөр биендээ л детокс хийчихье гэж бодлоо. 3 хоног дараалаад уучихгүй юу? Тэгсэн чинь эхний 1 хоног сайхан гараа, 2 дахьт нь жоохон нэг амир гараагүй заяа. Тэнгүүд 3 дахьт нь бүр ингээ хий бацлаа л гэдэм билээ. Гарах нь байхгүй юм чи юу гарах юм те. Нэг амир өмдөгшгөө амир идэж ууштай байгаад байгаа биш. Тэгээд тэгж болохгүй билээ шүү. Нэг гаргах юм байхгүй болохоор хий бацлуулаад идэм билээ. Тэрнээс биш зүгээр ингээ хооллоод явж байгаа. Давтамж нь хол ууж байгаа тохиолдолд ямар ч бацлалтгүй гоё гаргацдаг. Энэ дээр бол үнэхээр 10-аас 10 хөшөлж байгаа аппликейшнуд бас байгаа. Энэ жингээ тэмдэглэдэг аппликейшн баггүй. Би 1 сарын 15-наас эхлээд идэвхтэй тэмдэглэж эхэлсэн. Турыг эхэлсэн үе чинь 1 сарын 15 шүү дээ минийх. Тэгээд 1 сарын 15-нд энэ дээр жингээ тэмдэглэж эхэлсэн. Тэгээд өглөө болгон жингээ тэмдэглэж явж байгаа. Ялангуяа эмэгтэй хүний жин ингээ байнга хэлбэлцчихэд гинэ. Тэгэхээр над чиг та нэг заавал ингэж өдөр болгон жингээ үзээд ах хэрэггүй баха. Ингээ жингээ үзээд аваад унтчихдээ билээ заяа. Тэгэл за өнөөдөр хитас гэлтэхгүйгээр болж өгвөл биеийнхаа ерөнхий пропорц галбираа ингээ жижигэрч байгааг мэдэрч байгаа юм чинь хол давтамжтай жингээ үзүүл зүгээр ах гэж бодсон. Яагаад тэгэхээр за энэ өөх байлаа гэж бодъё заяа. Тэгвэл энэ нэг жижигхэн булчин заяа. Жижигхэн л харагдаж байгаа. Энэ бол ийм том өөх байгаа шүү дээ. Энэ булч хоёр яг адилхан жинтэй байгаа. Жохон жингээ доошо тийшээ хэлбэлцэнгүүтлөө яаж гэж бодож идэх байхгүй юу. Тэгэхээр ойрхон давтамжтай үзхийг бол дэмжихгүй. Гэхдээ над чиг өдөр болго үзмээр байвал үзээрэй. Таны л дурштай тий. Жингээс гадна энэ аппликейшн дээр миний жин хэвэн байна уу эсвэл хэд тархалтай байна уу гэдгийг ингээ харуулцдаг аюу амар. Тэгээд 7 хоногт ойролцоогоор хэдийг хасж гин
яаж хасж чинь сартаа хэдийг хасж чинь гэд гаргаад ирчдэг. Ингээд би өөрөө тоо бодох шаардлагагүй болохоор айгүй амар байдаг. Иймэрхүү деталууд нь айгүй таалагддаг болохоор би энэ жингийн аппликейшн өдөр болгон хөтэлдэг. Дараагийн юм нь болохоор энэ калоро тэмдэглэдэг юм аппликейшн байгаа. Энэ гадаад аппликейшн заяа өнгөө төлбөр төлөөд премиум юмнуудыг авч болно. Тэгээ би нэг калори тэмдэглэхийн тулд мөнгө төлөөд явах гэж боддог. Зүгээр өнгөөгөр нь ашиглаж байгаа. Хоолойхоо нэрийг бичээд оруулцдаг байхгүй юу? Одоо жишээ нь би ногоотой дахин эцээж мах 200 г эзэн гэх юм бол ойролцоогоор калорийг гаргаад ирж байгаа шүү дээ. Тэрнээс нэг хаа холтоо гэжтэй би нэг хамтлагч энэ төр хийлээгээд нэг 100 муу калори 100 200 калори нэмэгдсэн байх. Тэгэхээр нэг ойролцоогоор авчиж байгаа болохоор ер нь би өдөрт хитэн калори идэж байгаагаа ингээд ойролцоогоор мэдчихэж байгаа болохоор айгүй амар байдаг болохоор би энэ аппликейшнийг хэрэглээд байгаа. Тэгээд өдөрт хэдэн литр ус уусан энэ тэмдэглэждэг болохоор айгүй дайжгүй. Өөрийнхөө калорийг яаж тооцдог вэ гэхээр Google руу орж байгаа л калори калькулятор гэдэг бичих юм бол гараад ирнэ. Тэр сайт руу орж байгаа л өндөр жингээ насаа оруулаад явгод өдөрт идэх ёстой калорич гаргаад ирнэ заяа. Энэ калори тоолдог аппликейшн дээр бас өндөр жин хамаг юм ингээд бүртгүүлээд ордог байхгүй. Тэгэхээр энэ дээр ч гэсэн ер нь өдөрт идэх ёстой миний биед шаардлагатай тэр калорийн тооцоод гараад ирдэг байхгүй. Минийх 1500 гэж гарч ирсэн. Тэгэхдээ би турж байгаа учраас 1500-аар нь идэхгүй. Нэг ойролцоогоор өдөрт 900-аас 1100 200 хавцаал идээд байсан. Ер нь дандаа. Одоо бас нэг 1000 цангатай л идээд байгаа хаа. Ямар ч гэсэн турахыг хүсчихвэл хүчний дасгалаа сайн хийх. Өдөрт идэх ёстой калориос их идэх юм бол мэдээж тархлаа. Хамгийн сүүлийн зүйл гэх юм бол тууштай байдал. Би яаж тууштай байсан бэ гэхээр өмнө нь ингээд маш хурдан шантардаг байсан заяа. Одоо яаж тууштай байгаа вэ гэхээр яг шатрах гад эхлэхээрээ би ингээд одоо бид нар чинь Facebook, Instagram гэх шал дэми үзээд идэв штэ. Би тийм дэми үзгээ болсон заяа. Тэгээд тиймэрхүү Instagram дээр ухахтаа дандаа нэг ийм гоё охтуудын гоё дасгалаа хийж байгаа рил зураг, тэгээ стори, тэгээ YouTube дээр ч гэсэн ийм фид охтуудын рутин тэрийг үзээд гоё инспирэшн, мотивашн аваад яг шантрах гал эхлэнгүүтээ тийм зураг бичлэг үзэхээр би ингээд яах гэж эхэллээ гэдэг ингээд бодоод би ийм гоё болох ёстой шүү дээ гэдэг өөртөө яриад уцаа ингээд оролдох болгондоо би нэг тиймэрхүү мотивашн өгөх тийм хүмүүсийг ингээд үзээ суудаг гэсэн заяа. Ийм утасныхаа одоо хоом дотор ингээд ийм зургууд тавьсан байгаа. Би чадна 55 болно, ийм биетэй болно гэдэг ингээд тавьсан. Тэрийг ингээд уцаа лого гаргах толонд ингээд харж байгаа шүү дээ. Тэгэхээр за би миний зорилго чинь энэ шүү дээ гэдэг ингээд байг бод. Тэгэл Instagram оронготлоо дандаа нэг тиймэрхүү гоё фид өгтүүдийн дасгалаа хийж байгаа ч юм уу. Өдөрт би юу идэж юм гэх тиймэрхүү бичлэг рилүүд л дандаа гарч ирдэг болсон. Тэгэл тэрийг үзэл би ямар гоё юм бэ гэл гоё санаа аваад тэгээд гоё үлгэр дуурайл авч байгаа. Энэ бүр тууштай байгаад үнэхээр нэмэртэй шүү. Одоо шантарчих юм бол би ингээд ийм болж чадахгүй. Одоо үргэлжлүүлэх юм бол би энэ гоё охтууд чигээ адилхан болж чадна гэд ингээд байн харах бүртээ гоё ингээд урам аваад байдаг гэсэн үг. Тэгэхээр ерөнхий юм бүгдийн базаад дүгнээд хэлэх юм бол яг та өөр тохирсон аргаа олоод түүнээрээ өөрийгөө нэг зовоохгүйгээр тухтай турхан л үр дүнтэй юм байна гэж хэлмээр байна. Өөр тохирсон тэр аргаа олчихсан бол тэр аргаараа тууштай яваад хахад хүрэх цэг нь тодорхой. Та ямар цэгийг зорилго болгосон бэ? Тэр цэг чинь тууштай яваад хам бол та тэр зорилготой нэг л өдөр хүрнэ. Би бол өөрийгөө чадчих байгаа гэж бодож байгаа. Замынхаа талд орчихсон. Тэгэхээр таач бас чадна, чи ч бас чадна. Хичээцгээе. За тэгээ бичлэг маань энэ хүрээд дуусчих. Миний ярих юм ерөөхдөө ингэ болчлоо. Тэгээ дараагийн бичлэгүүдээр та хэд маань юу үзмээр юм? Өдөрт би юу иддгээ, яаж хийж байгаагаа тийм влог оруулал яаж юм? Дараагийн бичлэгээр та хэд маань юу үзмээр юм гэдгийг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Лайк дараад subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түрхээ. Тэнхтэй тахгүй.